Монгол Улсын ерөнхий сайд зандан шатаараа Rio Tinto компани засгийн группийн захирал Кэти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнгөрсөн мягмар гарагт ерөнхий сайд хатагтай Кэти Жаксонтой захин уулзалт хийж оюутлогоо төслөөс Монгол Улсад ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцсон. Түүнийг Монгол Улсад ирэх үеэр биечлэн уулзаж хоёр талын байр суурийг баттгалаа. Оюутлогоо төсний өгөөжийг нэмэгдүүлэхэд зээлийн хүү болон менежментийн төлбөрийг бууруулах нь эхний алхам гэдэгт санал нэг байгаагаа талууд дахин нотлолоо. Зээлийн хүүг бууруулах асуудлаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрч тохиролцсон. Харин менежментийн төлбөрийн хэмжээ хэд өндөр, одоогийн аргачлал нь шудраг бус, Монголын талд үр ашиггүй байгааг ерөнхий сайд дурдаад олон улсын стандарт бодит зах зээлийн түвшинд нийцүүлэн бууруулах шаардлагатай гэсэн байр суурийг илэрхийлжээ. Оюу толгой төсөл харилцан ихтгэлцэл шудраг зарчим нээлттэй байдалд суйрлах ёстой. Ингийн тулд оюу толгой төслөөсөө Монголын талд ирэх үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Ихтгэлцэл бол зөвхөн засгийн газар Rio Tinto компани хоорондын асуудал биш. Монголын ард түмэн энэ төсөл Монгол улсад хэрэгтэй гэдэг итгэл үнэмшилтэй болж харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжлэх ёстой юм а. Үүний төлөө хийх эхний алхам бол оюу толгой төслийн зээлийн хүүг бууруулах болон менежментийн төлбөрийн асуудлыг дахин авч үзэх асуудал юм а. Оюу толгой төслийн Монголын талын үр өгөөжийг нэмэгдүүлэх хэлэлцээрт ахиц гарч эхнээсээ үр дүнд хүрч байгаад бид талархалтай байна. Зээлийн хүүг бууруулах талаар хоёр талын ажлын хэсэг зарчмын шийдэлд хүрсэн. Менежментийн төлбөрийн асуудлыг ярилцаж шийдэлд хүрэх ёстой гэдэг таны байр суурийг бид дэмжиж байна. Rio Tinto компани Монгол улстай харилцан ашигтай хамтран ажиллахад нээлттэй байна. Оюу толгой төсөл харилцан ихтгэлцэл шудраг зарчим нээлттэй байдалд суйрлах учиртай гэдгийг ерөнхий сайд онцоллоо. Мөн оюу толгой компани санхүүгийн болон худалдан авалтын ил тод байдлыг хангаж шудраг нээлттэй хариуцлагатай үйл ажиллагааг мөрдлөг болгох нь урт хугацааны хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал гэдгийг ерөнхий сайд хэллээ. Төслийн үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлээр хийж байгаа хоёр талын ажлын хэсгийн хэлэлцээрийг үр дүнд хүрэхийн төлөө Rio Tinto компани Монгол Улсын засгийн газартай нээлттэй шуурхай хамтран ажиллаж харилцан ашигтай шийдэлд хүрэхийн төлөө байгаагаа хатагтай Кэти Жаксон илэрхийлжээ.